Ингээд нэвтрүүлгийн зочин хин бэ? Өнөөдөр их амттай, сайхан юмд дуртай, их гайхамшигтай бүсгүүчүүд хүрэлцэн ирсэн байгаа. Зүгээр л инээмсгэл өөрийнхөөрөө бай гэж уриалдаг, өөрийнхөөрөө байдаг ийм охид бүсгүүчүүдийг өрсөн байгаа. Ингээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Чулуун чимэг таныг танилцуулъя. Сайн байна уу? Өөрийнхөөрөө байх би бас их дуртай. Баярлалаа. За энэ бас нэг бяцхан охин энэ дээр гарч зогсноо. Энжи. Миний сайн байна уу? Сайн. За хичээл ном өндөр үү? Өндөр. Онцраад байна. Би угаасаа онцрох дуртай, тэгээ онцордог. Энжи нэгдүгээр ангийн сурагч болсон байгаа. За тэгээд хоол хийх учраас хоолны ширээндээ ойртно гэж өрий. Ханза. Галтгоонд өрсөлдөгч үгүй. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч уудаг нохоо жимс Какоме. Баярлалаа. Тэгээд өнөөдөр битээрийг урьж оролцуулж байгаа танай одоо нэвтрүүлгийн уран бүтээлчтэй баярлалаа. Битээрийн хувьд одоо хамтдаа анх удаага ингэж байгаа нэвтрүүлэгт өргөдөж байна. Бүсгүүчүүдийн ийм сайхан их цагаа өнгөрөөдөг галтгооны ширээний ард бас өргөцсөндөө таатай байна. Баярлалаа. За тэгээд өнөөдөр та хоёр ямар хоол хийх вүлээ? За битээр өнөөдөр пиццан дургу хүүхд гэж аахгүй. Тэгээд эмжидээ зариулаад бяцхан одоо үзэгч бас гоё жимсний салат хий гэж бодож байна. Мөн одоо жимстэй гоё шейк хий гэж бодож байна. Энжи, ямар жимсэн дуртай вэ? Ямар ч хамаагүй жимсэн. Бүх жимсэн дуртай. Энжи, Чулуун чимэг хоёр бол уулзаагүй уудсан тийм ээ? Өнөөдөр сая студид тааралдлаа шүү дээ. 5 сар уулзаагүй баг. Миний тоглолтоор 5 сард Энжи маань ирж оролцсон. Түүнээс хойш тогтоо уулзаагүй байж байгаа. Одоо уулзж байна. Хүүхдтэй хамтарч дуулна гэдэгтэй тэгээ хүүхдийг тоглолтонд оролцуулна гэдэг чинь хүүхэд тэр болгон итгэл даах хүн мөн үү? Энжи маань их мундаг ерөөсө надаас ямар ч тийм ачаал над өгөөгүй. Өөрөө бүх зүйлээ хариуцаад ерөөсө уцаар яриад ингээл багштай яриад бүх зүйлийг шийдсэн. Өөрөө бүжгээ бэлдээд иглээд дундаа бэлдээд хөөргөний тайзан дээр шууд гараад тоглолтонд маш амжилттай оролцсон. Өстэй үзэгчдийг байлдан дагуулад босонда. Та хоёр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Ямар ч ганган энэ Энжигийн үс ямар гоё юм бэ? Харин би анхаас Энжиг ийм уртстай гэж юусо бодоагүй. Клифний зургаар хавар 3 сард хийсэн байхгүй. Тэгсэн чинь Энжи чинь жижигхэн буржгар өстэй л байгаад гэдэг чинь. Ийм багасаа ийм гоё уртстай. Уулын жимс миний будаг юм. Өрхөн салхи миний сам юм. Уус нөгөө хайртай үнэрхэн минь юм. Өдөр бүхэн гойлын даашинз минь юм. Санааг нь хэн гаргасан бэ? Ерөнхийдөө миний клип 12 сард гарсан өнгөрсөн оны. Тэгээд клип гарчаад яг удаагүй нэг сар 2 сар болоод эхэлсэн чи хүүхдүүд илүү сонирхоод тэгээд би нөгөө тэр клипэн дээрээ өмнөх хувцалтуудаас илүү юм богинохон плаж өмсөөд ингээд нөгөө дундаа уялдуулаад хийсэн чи хүүхдүүд хөөрхөн санагдсан. Манай охин лежи та яага богинохон плаж өмссөн гэдэг. Тэгээд тэгэнгүүт нь хүүхдүүд сонирхоод ангуут нь фэйсбүүкээрээ судалгаа явуулаад тэгээд нэг хүүхдээр дуулуулыг шийдсэн. Тэгээд би бодож одж байгаад шууд Энжи санал таасан. Тэгэл Энжи бит хоёрын ажил маш үр дүнтэй, маш хурдан бараг л хэдхэн хоногийн дотор газ бичлэгэндээ ороо миний бүр нөгөө нэг дуулдаг панограмны танаалсан дээр хүртэл яг адилхан нэг танаалсан таарсан. Тэгэхээр ерөөсө панограма шинээр бичих шаардлагагүйгээр дээр нь гоё хүүхдийн хонхны чимээ энэ оруулаад тэгэл бичлэгэнд ороод бит хоёр 3 сарын 7-нд яг Мартин 8-ны өмнөх шөнө клифний зурганд
орсон. Тэгээд энэ жим маань бүр шүнжэнгөө клипний зураг авахулсан мөртлөө ерөөсөө ядрахгүй бидрийг бүр хөгжөөгөөд гой амьгаа яриад одоо ч гэсэйгээ ярьж өгөх байх гэж бодож байна. 2017 оны хит тууллаа штэ. Бүх насныхны те. Харин бүр хөөрхөн одоо энэ тийм дуулахаар ерөөсөө шууд энжигийн насны үед ингээ хавт бүгд басаал гарч ирээд бүжиглдэг. Тэрстэй хөөрхөн. Энжи та хоёроо дайлна. Кагом гэд уудаг ногоо жимс байгаа. Ингээл. За шар өнгийн ногоо жимс нь бол витамин С-гээр баялаг байдаг тул хүний дархлааг сэргээж өгдөг. За мөн манго жимс нь өөрөө эмэгтэйчүүдийн арьсанд гайхалтай сайнаар нөлөөлдөг. За нэг ийм том савыг нэг хүн бол 3-4 өдөрт уучихна. Ногоо иддэггүй хүүхдүүдэд өгөхөд туйлын тохиромжтой. Хүүхдүүд бол ундаа гэж бодоод уучихна шүү дээ. Тийм болохоор маш амар байдаг. За шүүсний ар талд байгаа жимсний орцыг бас харуулъя. Маш олон төрлийн жимсүүд орсон байгаа. Нэг өдрийн ногоо шүүс маань бол 30 төрлийн хүнсний ногооны холимог шүүс учраас маш их амин дэмийг агуулсан байдаг. Ярьсан чинь шүүс ядарч. Алнаас нумаар байна. За би улбар шараас нь энэ жимрээ нөхөө. Энд алнаас нөх юм. Тэр ягаан Энэс ягаанаас нөх вэ? Энд ягаан өнгөнд дуртай юу? ягаан өнгөндөртэй. За сургуульд орсон сэтгэлдлээсээ хаваалцаарай. 9 сарын 1-ний ямар байсан? Хүүхдүүд найзууд нь яаж хүлээж авч байна? Гоё эсэлтэй. Тэгээд найзтай инхрийлэн гээд найзтай болохоор бас гоё байсан. Хаяа нэг инхрийлэн намайг ингэхгүй юу? За би ихлээр ингээд 0 агчаад явдیں۔ Ингээд. Тэгтээ жигсэж чаддгүй. Тэр надтай үзэлдөө яваад ичээд. Олон найзтай Чокода. Би нэг эрэгтэй найзтай. Ямар гоё юм бэ? Тийм үү? Эрэгтэй найз нь ингэдэй. Тэлмэнд шиг. Зү. Өчигдөр сургууль дээр очив чинь төсөө өдөр нь болоод. Тийм үү? Чи пиццанд дуртай юу? Дуртай. За гурил бол маш сайхан исцэн байна. Нартай хамтарч ажилладаг Бродвей хоолны сүлжээ Бродвей гэдэг нэрийн пицца гаргадаг. Тэр пиццанд ордог орцуудыг бас энэ ч бэлдсэн байгаа. Нэг нь бол мэдээж Чоко өөрийнхөө сонирхлоор амталж бэлдүүл зүгээр ах. За тэгээд манай үзэгчид ч гэсэн пиццанд дуртай шүү дээ. Манай хүүхд багчууд тэр тусмаа их дуртай. Амралтын өдөр болохоор пицца идэ гэдэг шүү дээ. Яаж хийдгийг хараад авчвал уг нь хялбархан хөнгөн. Пиццаны ерөөхдөө хамгийн гол жар бол нөгөө бэлэг байдаг. Тэгээд бусдын бол ерөөсөө ямар ч амтлагаар хүснээр амтлалт болно. Тэр гурил хоёр байхад бусдын нь зохиогоол юм бас их дуртай. Хансаг. Энэ чи одоо хэдэн үсэг үтсэн бэ хичээл дээр? Ямар үсгэн дээр явж байгаа? Өчтөр ямар үсэг үтсэн? Өчигдрөө үсгэгдсэн. Үсэг үтсэн үү? Өрөм гэхэд ордог уу? Тэр зүгээр л нэмсгэл дооныхаа талаар уулзалтаал яг цагаан сарын өмнөхөө уулзсан. Хөө энэжтэй үнэн завгүй. Тэгэл тедэн цагаас зураг авалттай, Unitel-ийн зураг авалттай гэл. Тэгэл өстө нэр их ажлынхаа дондор харин амжуулаад бичлэгэндээ ороод, клипэндээ ороод гарсан. Одоо энэжигийн маань клипний үзэлт өчигдөр би харсан чи бүр 2 сая 300 зэрэгчлээ. Хөөх тий. Тэгэл нөгөө нэг клипэнд дандаа найз нөхдөө бас татныхаа хүмүүсийн октодыг оруулсан. Тэр клипэнд орсон хүүхдүүд гихтэл өдөрт доороо иж 4-5 удаа клип үздэг гэсэн. Зарим эмэгтэй хүмүүс өглөө асаа шууд тавиал тэр дуун дээр нүрэ бодох дуртай гэж хүртэл ярьдаг шүү дээ. Яг өөрийнхөө байж чадчихэв үү? Наран цэцгийг авах уу, оливыг авах уу? Наран цэцгийг өөрийнхөө байж чадчихэв үү? чадна шүү дээ. Гэтэ бас уран бүтээлч хүн учраас заримдаа байж чадахгүй ич гарна янз бүрээ. Уран бүтээлийн тодорхой нэг үе шат агсан учраас дуулсан дуунууд нь хит болж энэ нөхцөлд өөрийнхөө байх хэцүү болоод хэлдэг юм шиг санагддаг шүү дээ. Ер нь олон ч уран бүтээлч бас тэгж ярьдаг л да. Тийм, ер нь зүгээр л нэмсгэлгээд энэ сайхан
дууснаас хойш ер нь бүх насныхан илүү их таньдаг мэддэг болсон санагдтыг. Өмнөх уран бүтээлүүдээс маань хамгийн илүү амжилттай. Одоо ингээл хүмүүсийн үзэлтийн тоо, утас, гар утасны дуудлагын таталт гэл ингээл нэг тодорхой юмудаас ингээл акцаа мэдрэмж авахд зөнд дуртай гэж мах чанар болгондоо ийддэг. Тэгэл нөгөө зарим настай хүмүүс хүртэл миний нэрийг мэдгүй мөртлөө нөгөө зүгээр л нэмсгэл гэдэг охин явж юм гэл. Тэгэл хүүхдүүдийн хувьд бол бүр илүү энжи манд уснаас хойш бүр илүү таньдаг хүрдэг болсон. Тэгэл ерөөхдөө энэ дууны маань санаа бол ерөөсөө хүн өөрөө өөртөө итгэлтэй байх. Өөрөө өөртөө итгэлийг нэмэгдүүлэх тийм гоё энергитэй уран бүтээл юм уу гэж боддгийн. Тийм шүү дээ. Манай энжи ялангуяа үгнийхээ дикцийг бүр их сайн хэлж дуулсан. Өөрөө өөрийгөө заримдаа хүн шүүмжлэн шүү дээ. Зарим үгээ би заа гоё тод хэлж чадаагүй хандаа гэл ингээл өөрөө өөрийгөө чандлах юм гардаг байхгүй. Тэгсэн чи энжи дуулсан чи үгнээ хөөхөн бүр тод дуулсан. Энжи чи гэртээ хоол хийдгүү? Ээжтэй сармас Зөв шүү дээ. Сармас цэвэрлж өгнө. Тэгээ явандаа энэ пиццаг бас гэртээ хийж сураарай заа юу. Ээжтэй энэ жимснүүдийг найрлагаж өгдөг, хямын зүсж өгдөг. Тэр ажилтнанд суралцаарай заа. За. Чи тэгвэл энжи зүгээр л нэмсгэл дуугаа нэг бадагдуулаад өгөөч. Гол мөрөн миний тэл юм, гоо сайхан миний сэтгэл юм. Үрингийн хүслэнд юм өглөөний наран хөөрхөн алюминиум ядахын маяг гүнхийн шал дуулдаг ш тийм ээ. Тэгээ энжи бас айгүй гой готлон мөсөн байгаа. Энжи бас их гоё юм аа. Гоё зүйл. Энэ хувцсын энэ өсний боолт энэ тэрийг хэн авч өгөө? манай агаа ээж хоёр. Тэгээд мөнгөөр авсараа мөнгөө тусгаал тэгээд дахиад юмд ороод тэгээд мөнгө аваад. Манай ээжээсээ мундаг штеп. Би анх сонсчод өөрийнхөө бай гэх тэр нэг хөөргөс нэгдэж сонсохоор нэг дөөрэл хөдрийн хэд сонс. Тэгээ нөө энжигийн панограм ихтэй цаана хонх явдаг байхгүй. Тэнгүүд манай охин одоо ингээл манай хамаатны охтууд тэр ингээл шууд энжиг эхэлж юм. Ээжийнх эхэлж юм. Шууд ялдаг. Хүүхдүүд ч тийм айхдаг. Тийм байна. Цаад хонхныхын чимээгээр хин доолсон байна гэдэг нь доо эхлэхэд их ядагтай юм шиг. Энжи жуус таалагдсан уу? Ямар амттай байна? Гой. Гоё амттай байна. Чиний хүссэн амт мөн байна уу? Өнөө би жоохон жууслыг мөөж ой гэж чаддаг байсан. Зүг. Эрдэн шиш тавьсан, хяма тавьсан, жоохон мөөг тавилаа. За тэгээд бясалгаа тавьж ийн. За энэ бол Чукагийн дуртай амт. Бродвейн жор эсплэг юм том байд юм тий. Тий. Яг гоё харуул шиг. Ойтон бахта хичээл тараад дандаа нүүн. Мөнгөн завыг хажиг Бродвей орно. Тэгээд дандаа нахгүй пицца захиалаад. Пиццатай хөрөх юм да. Намаа гэртээ өнжил ээж пицца хийж өгөх юм. Одоо шинэ уран бүтээл төрөвж байгаа юу энэ? Тэл сургуулийн магтан дуулыг гэдэг тэл сургуулийн дуу далгаж байгаа 20 жил явгаарна. Оо за. Ямар гоё. Сайн энжи маань ваултаа гэд гоё дуу гаргасан. Ээж би кул юм уу? Аава би ямар юм уу лээ. Би сая тангийн фэйсбુક дээр шеэрлсэн. Нэх хөөрхөн. Аава би эрдэн юм уу? Ээж би цэцэг юм уу? Аман эрдэн цэцэг юм бол Аруу хайрын дэлбэн юм уу? Харин дэтэн би хүсэл мөрлийн отон би нэндан бадлын ухаан би нарны гэрлийг цацарган би.
Тэгээд дахилт нь аа би кул юм уу? Ээжээ би юу юм уу гэдэг хөөр хөвгтэй. Хаби найс юм уу? Өчөө би гүд юм уу? Элвис тари энжел юм бат эндэшгийн принцесс юм уу? Тимээ би хадин гэдэг. Так торгийн эндэстэй. Ухаан дүүди утны хэлгээ. Ут мөнгөний жаргалтай уул. Харин дээнди. Бас кинонд тоглож байгаа тийм ээ. Телевизийн олон ангит кинонд тоглосон тийм ээ. Бас нэвтрүүлэг хөтлж байгаа лөө. Нэвтрүүлэг хөтлөжсэн. Тэр кинонд ямар дүр бүтээлээ? Гол дөрн. Кино тоглох ямар байсан? Амархан байна уу? Бас хэцүү, хүндхэн даваа байв уу? Жохол хэцүү. Аа. Нөгөө дүү боёо надад хэд настай болсон? 1 настай алсан. 1 настай болсон уу? Ханза брендийн цахилгаан бар. 17 он эхэлж байхад яг бие даасан тоглолт тоглох гол эхэлж илаа шүү дээ. 17 он бас ямар хувьслыг авчирч бэлгэлээ одоо ингээ харахад Ганцаардлын уран бүтээл дараал. Гэтэ өнгөрсөн авар тийм хурдан тоглолттой байна гэж бодог байсан. Яг энэ зүгээр л нэмсгэл дуунаас улбаалаад бүх юмны шийд гарсан. Тэгэл яг нөгөө үзэгчд дууг маань сонирхоод яг тийм үед тоглолттой хэвэл илүү гоё үзэгч хүлээж авах гэсэн гоё идэг. Тэгээд дуунаасаа улбаалаад хөрөөлөнгөд нь хавар за ерөөсө төрсөн өдрөөр тоглолттой хийгээл өдрөө сонгоод өдрөө захиалаад тэгэл хийсэн. Төрсөн өдрийн харин тоглолтын дээр маань маш олон төрсөн өдрөө хийж байгаа хүмүүс ирж үзсэн. Тэгээ би зэрэтлээд өнөөдөр төрсөн өдөр болж байгаа юм байна үгүйсэн чинь бараг л талан шахах хүн болгон байна гэл дуугаж ийсэн. Тэгэл ерөөдөө үзэгчдийн маань бараг 90% бүсгүйчүүд байсан. Тэгэл жижигхэн хүүхдүүд маш их байсан. Тэгэл хөөхөн тэгэнгүүт нөгөө бас уран бүдүүний шагаах маань ингээл 30 гарсан бүсгүүд дуулаад энжи маань бяцхан үзэгчтэй зүгээр л нэмсгэлээ дуулаад нөгөө бүсгүйчүүдэд хандсан юунууд номерууд маш их болсон. 17 он чинь тэгээ дээрээс нөгөө алтан унжлахт гал дахиад жил гэж тэрөө нэг завгүй их гоё өөр өгөөжтэй өрнөө дахиад их эртэж амтан штэ. Тий. Маш их эрт тосдаг тийм жил өрнж байгаа юм шиг миний бодлоор санагдчихж байгаа. Тэгээд энэ жил бас маш их хором найрууд болж байна. Өнгөрсөн жил бичин жил гэдэг их баг хором найр болсон. Энэ жил бол ойрын өдрүүд баг өдөр болгон хоромтой тийм завгүй. Тэгээд нөгөө хөдөө гадаа урилга заллага ихтэй. Тэгэл зүгээр л нэмсгэл дуугаад дуулаач маш их захиалгатай. Тийм жил болж байна. Энжигийн маань утсагч надад маш олон авдаг. Энжи маань ч гэсэн их олон газар өргөдөж дуулж байгаа. Ялангуяа хүүхдийн баяраар бүр тент дуулж, нент дуулж, тент дуулж, нент дуулж. Ямар их газар яаж амжуулж байна гэж бодод. Интернет орчин өөрөө бас та хоёрыг их сайхан үлгэдэд авсан. За, Чукаг маань ч бас янз янзаар л бичлээ. Нэг хэсэг бол янз янзын захиач явлаа. Ер нь тэгээд нөгөө юм гэдэг дандаа цаг хугацааны л асуудал байдаг. Хүмүүс тэгтээ интернет орчин маш их нэг талаараа хүмүүст ялангуяа уран бүтээлчүүднээ уран бүтээлийг хөрөх тал дээр маш их давуу талтай боловч нөгөө талаараа нэг одоо сөрөгч юм уу худлаач юм уу ташаа мэдээлэл ингээл нэг явахад сайн юмнасаа илүү саар юм илүү хурдан байдаг. Одоо жишээлбэл ингээл өнгийн гоё тод бодгон дээр хар бодог асгачаар бүх бодгийг дардаг штеп. Тэрнтэй адилхан сөрөг юм жоохон хурдан тарах гэдэг муу талтай. Тэгэл тийм худлаа мэдээллүүд ер нь фэйсбүүкээр маш бага яваасаа гэж боддог. Ялангуяа одоо бүх насныхан хэрэгжилж байна. Одоо хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөж байна? Ойрын удахгүй нөгөө бурхан бэлгэлдэг штеп. Тий. Цаг нь болохоор тэгэл болох байлгүй. Одоо нөгөө охин маань бол ерөөсөн байнга дүүрэнхэл ажиллах. Зарим бүсгүүчүүд маань нэрээ төлөвлөдгөө штеп. Бурхан илгээвэл тосоод авчиё гээл. Бурханы бэлгийг шийдэж байгаа. Энд чинь нэг хөрх инеч. Машин шиг дээрээ штэ. Ингээд чулуун чимээгийн чинь дууг ингээд доолдог байхгүй юу? Тэгээд ардаас нэг чулуун чимээгийн эгчийн нөгөө хувцтай адилхан нэг ах эмэгтэй болоод гараад ирдэн дээрээ хийнэтэй. Тийм үү чи үзсэн юм уу? Үзсэн. Байгаа юу? Хой харагдах тийм дүү хэцүү юм аа.
Яа гой харагдсан нэр юу амархан байгаа юу хэцүү штэ. Аваа хөвчгөл зогсчихлоо штэ. Ер нь театрт очиж тоглолтууд үзэж байгаа юу? Дөрвөн театрт орж үзсэн үү? Үзсэн. Ямар сэтгэл төрсөн? Тэрэн дээр гоё яасан. Би нөгөө тэрэн чинь нэг удаа аржсан. Аха. Тэгээд жоохон гоё яасан. Балет үзсэн юм уу? Ого нэг юм аа юу гэдэм бэ? Дөөрөө Жүжиг жүжиг үзсэн юм уу? Хүүхдийн дуулж жүжиг. Хүүхдийн дуулд жүжиг үзсэн байх нь шүү дээ, тийм ээ? Хүүхдийн жүжиг үзсэн үү? үгүй нэг хараацаа гэдэг жүжиглдэг. Хунтнууруу? Ха? Хунтнууруу? За ямар ч байсан дөрвөн театрт орсон юм байна те, маш сайхан таалагдсан юм байна. Энд бол багасаа уран бүтээл туурвж эхэлсэн үе юм чинь мэдээж том болоод уран бүтээлч хүн болно гэдээ одоо мэргэжлээ сонгоцсон байгаа бах те. Тийм. Дуучин болох уу? Дуучин болно за юм тал шүү. Супер болох юм байна. Бүх юмыг хийдэг. Загвар үзүүлнэ, кинонд тоглоно, жүжигчин. За тэгээд дуудуулна, тийм ээ? Тийм хүний ч одоо супер од гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Чука анх одоо суйст алхаж орж ирсэн аа. Эргээд сандаа. Ер нь л одоо би бүр ийм энжи шиг байхдаа л урлагийн болох юмсан, гоё дуучин болох юмсан ч мөрөөддөг байсан. Оо тийм үү. Тэгэл дотроо л мөрөөдөл гадны хэл гаргаж чаддаг. Манай гэр бүл ойр татны хамаатан цааданд ерөөс урлагийн бүр ямар ч урлагийн байхгүй. Өөр 10-11-р ангидаа. Нэг бүр урлагийн болно гэж шийдсэн. Тэгээд одоо ингээд сургуулийнхаа урдуур явхаар нэг шалгалт өгөхгүй л ста нэрэ 300 гаруй хүүхд зөвхөн дөрөнд дуулаач ингээд 300 гаруй хүүхд очрлоо. Тэгээд бусад анги маань мянган тэр үед чинь бүр энэ дуулаач ангийг орохыг хүсдэг нисэгчдийн тоо маш их байсан. Нисгийн хүсдэг шалгалт өгдөг хүмүүс юм таа. Тэр бүр ингээд нүдэнд харагдаад байдیں۔ Тэгэл хөдөөнөөс ингээд хүүхдүүд аав ээжтэйгээ ирсэн. Тэгэхэд би гав ганцаараа манай аав ээж маань их надад л ингээд найдчихдаг. Би тэгээд нөгөө багаасаа бүр эцэг хурал дээр яаж аав ээжигээ дууддаг өөр ангийн дараагсан болохоор тэгэл өөрөө өөрийнхөө эцэг хурал цуугаал байж байгаа жишээтэй. За амттай сайхан пицца болноо. Мэдээж пиццаны гурил хамгийн чухал шүү дээ. Гуриландаа юу хийж зуурсан бэ? Гуриландаа давал, сахар, дрож, сэрч тэгээд баг зэргийн тос тэгэл болоо. Дараагийн хэсэгт бол бид нар шейк хийн, салат хийн. За тэр хэсэгт бол бүгдээрээ ажиллаад дуулаад эхэлнэ. Дараагийн хэсэгт уулзтлаа зүр баяртай. Ханза Bon appétit нэвтрүүлэг үргэлжилж байна. За пицца амттай болоосай. Амттай болох уу? Амттай бол нэг сэтгэлтэй. Амттай болох уу? Амттай болох уу? За жис уугаарай. Одоо тэгвэл ажлаа хувааж аваад дараагийн ажил юу хийх вүлээ? За тэгээ. Би шийдэе. Таяр Жимснээс салат хийчих үү? жинсний салат байна. За тий. Энэ жишээ надад энийг арилгаж өгөөрэй. Мандрин арилгаж чадах уу? Чадна шүү дээ. Мандрин дуртай юу? Тэртээ. Тэ янзын хувцастай болсон. За нэг хідээ хувцаагаад Hello Kitty гээд брэндээс л хувцас аваад байсан. Оо за. Өчигдөр рекламад нь тоглож өгөөд амар их хувцас авсан. Бараг чумдаан дөрөв. Ямар гоё. Манай чука хичнээн хувцастай. Тоглолтын хувцас гээд бас хэдэн шкаф дүүр юм байна. Бас нэлээд байгаа уу тэгэл заримдаа өмсгөө байдсан хувцаа зарим дүүнэртэй өгөн сүйсийн одоо оюутан уран бүтээлч бодож байгаа дүүнэртэй зарим нь бэлгэлчин тэгэл бид нар оюутан багц чинь нэгчнэр маань их гоё эмэг бөгжнөөсөө өгөөд хоцонараасаа өгөөд их гоё харж үздэг байсан. Тэр шиг заримдаа тэрийг одоо очноо олон хувцсыг чи хадгалаад байлтай ш. Тэгэл зарим бүр нөгөө нь яг бүр харам хувцнууд байдаг шүү дээ. Тэрийг бол хадгалдаг. Яг ямар хувцас вэ? Аль тоглолтод өмсөжсэн, ямар клипэд өмсөжсэн хувцас вэ?
Би нөгөө нэг анх санаандг очсон дурлал гээд дуугаа 2 дугаар курстаа гарчихсан. Тэгээд тэр үедээ хувцас өөрөө хийж өмсдөг гэсэн. Тэр үед өөрөө ойсон хувцсандаа бүр их хайртай. Миний нэг улаан жижигхэн улаан плажуудыг богинохон мөрөн дээрээ шигтгээтэй 2 мөрөн дээрээ тэгээд одоо тэрийг өмсөхөөр нэг би одоо ямар ч турхаа байсан. Одоо байгаагаасаа бүр 10 мэдээлэл турхаа байсан. Тэгээ одоо юу ийм жижиг ус таарж исэн юм байна. Тэр балаажаа бүр хамгаалцдаг. Хамгийн сүүлд бисаа чамд шиг дурлгасан гэд дундаа клипний зурганд Дундгов аймаг, Өмнөгов аймаг, Дундговын цагаан сурах гэдэг байгалийн үйлсгэлэнт газар, Өмнөгов аймгийн үйлсгэлэнт гов 3 сайхан хайрхан ёлын амрагч зураг авалтайсэн. Тэгээд тэнд өмссөн сая хаврын тоглолтынхоо постэр дээр өмссөн ногоон дээлээ. Бүр ганцхан тэр дундаа л зориулж бүр хийлгэж явахдаа клипний өмсөндөө яваад гисэн. Үндэ хамгийн сүүлд хамгийн хайртай байгаа бүр энэ тэнд өмсөж гарахаас ч харам. Хормоо энэ төр чирэгддэг болохоор энэ тэнд өмсөж гарахаар дараа ингээд муухай болчиход идэг. Заримдаа тийм хайртай харам буцаад байж шүү дээ. Тийм шүү дээ. Одоо дараагийн сүрдүүлэнтэй одоо олон түмэнд таалагдсан дуу ямар дуу төрөх бол? Би одоо энэ чамд чам шиг дурлгасан гэдэг дуугаа өөрөө их дурлж иж авч анх ерөөсөө хөгжмөс хаш найдан жоох маань утсаар сонсгоол хөөх ямар гоё дуу би гэс танад очлоо гэж бараг сүнх гээл гэрлэн тавьж очивол тэгэл тэр дуу маань миний уран бүтээл болсон. Тэгээ тэрэндээ клипний зураг сая хийсэн. Тийм дуугаар хүмүүс төрөх байх гэж бодож байгаа. Яраа найрч үржингийн хөрлөгт руу шүлэг чамд чам шиг дурлгасан гэрээс өвөрмөц нэртэй хэд дуугаа одоо үзэгчтэй гоё хүргэн. За тэгээд 1994 онд одоогоос 23 жилийн өмнө хүсэлтийн хариу одоо Монголын радиогийн цагаан лав их шиг нэвтрүүлгүүдээр намайг одоо яг энэ шиг байхад маш хэд болж суран бүтээлүүдийг санаж явах хийжгээд хөгжмийн зохиолч Алтан гэрлийн үг аялах уу. Тэгээд энэ дууг маань Монголын гай жижигчин Одмаа их чанх дуулж Монголын артын хэрэгжүүлсэн. Тэгээд тэр дууг би Одмаа ихчээсээ гуугаад өнгөрсөн 100 одоо хүлээж авч өргөжлүүлэн дуулсан авч дуулсан байгаа. Тэгээд тэр дуу маань өнгөрсөн цагаан сарын телеконцертанд дуулаад телеконцертын дүрстэйгээр үзэгчдэд одоогийн байдлаар зөнгөж хүрээд явж байгаа. Тэгээд хандлт маш өндөр байгаа. Тэгэхээр тийм болохоор энэ доондоо удахгүй хэлээд хий. Монголын гай шүшин дуучин Одмаа ихчээ маань анх дуулж исэн гоё тэр үеийн фонтны гоё дүрсүүдийг оруулаад дээрэс нь Одмаа ихчээгээ бит хоёр ээж охин хоёр болж тоглоод клипийг хийх гээд удахгүй бас ажилтаа авах гээд зохиол дээр явж байгаа. Тэгээд үзэгчд маань гоё хөрөх байх. Тэр гоё уран бүтээлчийн дууг одоо зөвшөөр дардуулсан болохоор Ахмад уран бүтээлчтэй маш гоё хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгээд энэ өнгөрсөн хавар Монгол их орноо тойрсон аялын тоглолтод маань яг миний ээж шиг хаттай яаж том өмг төшиг болж яваад ирсэн. Одоо ч гэсэн тэр яг л ээж их хоёр шиг тийм харилцаатай байдаг. Ямар гоё. Клип хүрнэ. Энэ дууг сонсмор сэтгэл төрж шít. Харин тий сонсноор биштэй хорвоо болохгүй хэлнэжээ. Сайн явна гэдэгтээ эргэлзэлгүй тэгээрээ. Тэр гоё дуу. Багасаа их дурлдаг байсан дуугаа. Болсон байхгүй их баяртай байгаа. Өмнөх дууг нь бас аялуулчмаар л байна. Аль дуу чам шиг дурлгасан уу? Энэ дуу бас ерөөдөө бүсгүүчүүдийн бас зүгээр л нэмсэл дуутай маань нутаг ойролцоо санагдсан. Яагаад гэхээр хүн өөрийнхөө байна гэдэг чинь тэр хүний одоо дотоод ирэх чөлөө ер нь харагддаг штэ. Эмэгтэй хүн одоо ялангуяа одоо нөхөрт гарсан бүсгүүчүүдийг харахад их гоё халамжтай хань нөхөртэй тийм гоё бүсгүүчүүд яг гоё өөрийнхөө гэж өөрийгөө нөгөө нэг сэтгэл зүгээрээ байрдаггүй ч юм уу тий. Байга нийлбэр ингээ харцнаас нь мэддэг шүү дээ. А яг тэрнтэй утга нэг энэ дууны үг нь салхи шиг би дураараа эсэг гисэн, саран шиг дураараа би гэлсэн, сарнаа шиг дур булаан бэлдээл гисэн, сайхнаас сайхан чамаага хайрлахсан да гэдэг юм гоё үгтэй. Тэгээд бас л нэмэлтээ өний өөртөө ихтгэлийг гоё
дэврээс нь дооглоо гэж боддгийг. Тэгээ нэг бадаг саялий. За. Салхи шиг дураараа би эсэргсэндээ. Саран шиг дураараа би гэрэлтгсэндээ. Саран шиг дур болом дэлгэрсэндээ би. Сайхнаас сайхан чамайгаа хайрлахсандаа. Чамд чам шиг би дурлахсандаа хайр минь чамайгаа хайрлсан шиг хайрлахсандаа би. Юм хөө. Дуу шиг дураараа би их шиг тэгсэндээ. Дурлах шиг дураараа би Аялгуу шиг сэтгэлийн гүнд нэвтрэгсэндээ би аргагүй сайхан чамайгаа хайрласнаа чамд чам шиг би дурлахсандаа хайр минь чамайгаа хайрлсан шиг хайрлахсандаа би. Цогагшин дуулахтаа их гоё дуулж ин тэ. Нүд хөмсөг энэ төр их гоё хөдлөөл. Ганцаарсан уу? Чи бас тэгж дуулдаг шүү дээ. Их хөөрхөн хөдлөөл. Энэ ч юм хөөр. Яаш гээд тэр нөгөө бүжгээсэлтэй угаасаа бүжиглэх туртай тэгээд тэрнгээр тэр ихчээр залгасан чинь нэг иймэрхүү болсон. Оо тийм үү. Телефон дээр ингээ уруулын хөөрг харагдаад байна да. Нэг инээдтэй. Тэгвэл хүмүүс сая менжиг манай охин гэж хямдурдаг. Танаа охин ч дуулдаг дуу гэж ярьдээ. Тэгэл нөгөө манай охинтой биерэж адилхан царай зүсэн жих төвстэй. Тэгэл би чи хоёр охинтой болсон шүү дээ одоо. Хөөрхөн. Одоо хэдэн хүүхэдтэй байгаа лээ? Одоо нэг охинтой. Менжигээс маань нэг дүү. Ирэх чи сургууль орно. Би яагаад чи нэг хүү бас байдаг шиг санаадсан үгүй юм бэ? Үгүй. Удахгүй сүхтэй болохоо. За энэ жигтэр салаадаар хийж байна. Банана хийж гисэн, алим хийсэн. Энэ ч одоо энэ усан үзмүүдийг гэж нэгээрээ дараа нь чи найзуудтай энэ салаадыг хийж өгөөрэй за. Амархан байгаа зүтэй. Ээжтэйгээ зүгөө. Тий, ээжтэйгээ цуг хийж өгч болно. Энэ жигийн төрсөдөр хийzээ болтой. Мэдээгүй. Төрсөдөр мэдхгүй юу? Манай охин ээж миний төрсөн өдөр ямар удаан болд юм бэ л гэж. Миний охин цас орохоор болно гэдээ 12 сард. Төрсөн өдрөө тэмдэглэн гэж байнга ярьдээ. Одоо тэгээ цас орохоор гэдэг хизээ болох юм бэ гэж дахиад асуух. За би миксер ажиллууллаа шүү. За. Юу хийгээд ийм сайхан амттай болгож байгаа лээ? Чихртэй тар хийсэн сонгож тэгээд дийлэнхэн сүү мөн киви банан хоёр хийсэн. Киви банан хоёр хоорондоо их гоё. Амтны их гоё сонсдог. Тэгээд ерөнхийдөө боллоо. Ханза брендинг Bon appétit нэвтрүүлэг үргэлжилж байна. За бүгд бэлэн болчихсон. Амттангууд бэлэн, пицца бэлэн. За мөн энэ жигт хоёрыг хийсэн салаад бэлэн. Салаатанда битэр баг зэргийн зөгийн бал тараг хийсэн. Яг манай Монголын илгэн тарагийг хийсэн байгаа. Ямар вэ? Гоё. Үнэхээр гоё болжээ. Өстой гоё амттай. Яг ямар жимс амтагдаж чинь чамд? Банана. Надаас киви амтагдаад л байна. Гоё унартж чинь байна жи. Маш их нэрч сэгнээ. Тэгнэл энэ. Ганган чихээ цоолцсон байна. Чихээ дөрөв настай хатаа залуужсэн. Кэтийн доктортай бамбруу шилсэн бол бүр амар төртэй. Оо манай ага ганцаархнаа нөгөө хятад яваад тэгээд хамгийн сайн аймгийг авчирсан гэсэн. Манай аав чи сонголттой гинэ. Манай ага. Ага. Жүжигчний багш.
Жижигчний дагуулын чинь зөндөө олон хүүхдүүдтэй юу? Тий. Ямар нэртэй вэ? Автод суралтын дүү. Сургалтын дүү. Хичнээн хүүхд сурдیں۔ Зөндөө олон хүүхдүүд байгаа хаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Kitchen All. Инжи. Чимсрэнчин. Ями. Чимсэн салаад ямар амттай энэ чи яг үнээр хэлээрэй. Чи сэрээ авах уу халбаг авах уу? Сэрээ авъя. Адам туртай гоё. Чи өглөө ямар хоол идээд хичээлдээ явдаг вэ? Хичээл нь хэдэн цагаас ордог? Хичээл үү? 12. За. Тэг өглөө ямар жимс идэх үү? Ямар хоол идэх үү? Өглөөний цайн дээр юу иддэг вэ? Яарахаараа боцог тавьдаг. Яарахгүй төрөж шилтэй хоол иддэг. Би шууд гараараа бариад идчихийдэх үү? Тэгээ гараараа бариад идчих. Гурлын ямар гоо дүүл хүмүүс. Харин тий, стогоо болчихжээ. Тийм ээ. Нэг зузаан гуралтай юм шиг харагдсан чи аюугаа зөөлгөн болж Нэгэн гой хөөцсөн дээ сэрэг болоод. Хүчээр халуун дээр нь дээд байхгүй. тий штэ. За. Алиал нь юу гоё юм аа. Тийм ээ. Махтаа нь бол ирчүүдэд бүр их таалагдах. Энд ч аль нь таалагдаж байна. Махтаа нь. Ааха. Маханд дуртай юм байна. Гоё болсон байна. Пицца бол янзтай. Зүгээр л инээмсгэл өөрийнхөөрөө бай гэдэг дууг дуулаад өнөөдөр яг энэ цэнхэр дэлгэцийн цаана үзэж байгаа үзэгчдэд аягаа гэрэл гээгээд ирч хүч бэлгэлээ л та тэхүү. За тэгээ. Бүх энэ дунд дуртай хүмүүстэй зориулаад хоёулаа хамт нэг бодог аялах. Битээрээсээ хамт дуулж үзээгүй. Тэгээд өнөөдөр нэг хамт дуулаад үзье тий. Тэгэл да. Ханза. Галтгоонд өрсөлдөгч үгүй. Гол мөрөн Миний тойл юм. Гоо сайхан миний сэтгэл юм. Өөрийнхөө хүслэнд ингэсэн минь юм. Өглөөний наран хөөрхөн айлын юм. Яхи майк үнхий шалтгагүй. Ягалбай барабай битуртай. Ой харагдах дэндүү амархан. Зүгээр инээмсгэл өөрийнхөө бай. Энд чи ингээд хоолонд харахад 3 дахь одог нь өгнүүд нь ингээд дуусахад бас эхэлдэг гэдэг байхгүй юу? Байгаараа байх нь миний гоё л юм бэл. Байгаагаараа гэдэг үг чинь бас ингээд аян дараалууд болохоор хэл орооцолсон шүү дээ. Энд чи үн сурмгаад болсон. За энэ чи өнөөдрийн хоол таалагдав. Таалагдсан. Чука их чинь чамд сюрприз барилаа шүү дээ. Өнөөдөр хамт дууллаа. Чамд хоол хийж өглөө. Энд чи дээрээ хамт нэр ингээ оруулсан чи ямар гоё юм бэ? Зүрхлэгийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд та хоёрт гарын бэлэг гардуулъя. Бэлгэн дуртай юу? Тэстэй. Ямар бэлгэнд дуртай юм? Ямар ч хамаагүй. хайртай бүхэндээ хамгийн сайныг хануу Жимсэн дуртай юу? Тэстэй. За тэр тусмаа Европын өрсөнд тарьж ургуулсан жимсийг одоо хадгалалтын горим зөрчөөгүй, тээвэрлэлтийн горим зөрчилгүйгээр стандартын дагуу Монголд оруулж ирээд бөөний үнээр нь худалдаалдаг энэ хануу дэлгүүрийн хамт олон та хоёрт гарынхаа бэлгийг гардуулж байгаа шүү. Баярлаа. За баярлалаа. Өглөөнийхөө цайнд гоё миксер коктейл шиг хийж иднэ. Стаг баярлалаа. Монгол брэнд. Үлэмж урал. Тэргэл урд компани бүтээгдэхүүн. Тэргэл урд компани үлэмж нэртэй бүтээгдэхүүн байгаа Унгар технологиор үйлдвэрлэсэн ясны шүлээр зурсан гурил. За мөн үхрийн булууны шүл байгаа. Ядаргаа тайлна. За мөн эрч хүч бэлгэлдэг. Ажил хөнгөвчлсөн амттай чанартай бүтээгдэхүүнийг Тэргэл урд компани хамт олон үйлдвэрлэдэг юм шүү. Баярлаа. За Маш баярлалаа. Хамтран ажиллагч Австрали будаа. Австралийн хөрсөнд тарьж ургуулсан цагаан будаагаа
Энэ цагаан будагийн энжидэ бэлэглэе. Холестеринггүй, цавуулаггүй, за мөн тослоггүй, давсгүй гэд их олон талын ач холбогдолтой эрүүл мэндэд туйлын их ач тустай ийм бүтээгдэхүүн байгаа. Баярлаа. Чанар стандартын шаардлага хангасан учраас олон хэрэглэгчид манд дуртай байдаг. За энэ бор будагийн танд бэлэглэе. Бор будаа нь бол мэдээж таргалуулахгүй. За мөн эрүүл мэндэд бол гайхалтай холцуулдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Маш баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч уудаг нохоо жимс Какоме. За луунд дуртай л үздэй энэ жи. Бидтэй. Японочууд маань энэ олон жилийн хугацаанд туршиж судлаад хүний эрүүл мэндэд хүний эсэд шууд шингэх технологиг боловсруулад энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Ингээд энэ амттай сайхан луунгийн уудаг жимсийг чамд бэлэглэе. Баярлаа. За танд болохоор энэ олон жимсийг бэлэглэе. Жимс ногооны уудаг жуус байгаа. Баярлаа. Ингээд нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Бродвей хоолны сүлжээ рестораны хамт олонд талархал илэрхийлье. Бродвейн пицца амттай байсан уу? Маш амттай байсан. Тэгээ өнөөдөр зүгээр л инээмсгэл өөрийнхөөрөө байхыг уриалдаг хоёр гайхалтай үтсгэлэнтэй охид бүсгүүчүүд маань хөрөлцөн ирсэн. Үнэхээр хүн болго өөрийнхөөрөө байх тэр гайхамшигтай мэдрэмжийг 2017 онд өмнөхөөсөө илүү мэдэрцгээсэн. Тэгээ та хоёрын ач тусч их байгаа